11-р бодлогон дээр өвгөн нь эмгэнээс 2 дахин, эмгэн охиноос 3 дахин, охин нохооноос 4 дахин, тухай муурнаас 5 дахин, муур холгоноос 6 дахин их хүчтэй ба бүгд нийлээд манжин суулж чадна. Тэгвэл хэдэн холгон нийлээд манжин суулж чадах вэ гэсэн. За тэгэхээр хамгийн бага нь бол холгон байгаа учраас холгоныг нэг хэсэг гэдээ үзчихье. Тэгэх юм бол муур бол холгоноос 6 дахин гэсэн учраас 6 хэсэг болно. Нохоо болохоор муурнаас 5 хэсэг гэсэн учраас 30 хэсэг болно. Охин нохооноос 4 дахин гэсэн учраас 30-аа 4-өөр үржүүлээд 120 хэсэг болно. Эмгэн охиноос 3 дахин гэсэн учраас 120-ыг 3-аар үржүүлэхээр 360 хэсэг болно. Өвгөн эмгэнээс 2 дахин гэсэн учраас 360-ыг 2-оор үржүүлээд 720 хэсэг болно. Бүгдээрээ нийлээд гэсэн учраас нийлээд хэдэн хэсэг болох вэ гэд нэмэх юм бол 1237 хэсэг гарч ирнэ. Тэгэхээр бүгдээрээ нийлээд 1237 хэсгээр ингээд хүчээр манжинг суулж чадсан. Тэгвэл хэдэн хулган нийлээд манжинг суулах вэ гэсэн. Манжин хулган чинь өөрөө нэг хэсэг байхгүй. Тэгэхээр 1237-ыг тэр нэг хэсэгтээ хуваагаад өгөхөөр 1237 хулган байж тухайн манжиныг бид нэр суулж чадна гэд А хариулт байх нэ гэсэн. За 22 дахь бодлогын хувьд долларын мөн 2 сар дараалаад 5% өссөн. 2 сар шүү. 3 дахь сарда 10% буурсан гэв. Тэгвэл анхны үнээсээ хэдэн хувиар өөрчлөлтөнд орсон бэ гэв. Тэгэхээр анх байсан үн маань мэдэгдэхгүй байгаа учраас хэдүүлээ энийг нэг тоогоор үзчихье тий. Бид нар аюул олон хувь тооцож байгаа учраас энийгээ нэг 10,000 байсан гэж үзчихье. Анх 10,000 доллар байсан гэж үзчихье. Тэгэх юм бол эхний 1-р сар 5% өссөн. Тэгэхээр 10,000 хувь маань бидний хувьд 100% юм чинь. Эндээс 1% маань хэд болох вэ? 2 тэгээд арчих нь тийм ээ. Тэр 1% бол 100. Тэгэхээр бид нэр 5%-аар нэмэгдсэн гэдэг чинь 500-аар нэмэгдээд 10,500 болсон гэсэн. Энэ бол 1-р сар. За түүний дараа 2-р сарын хувьд бид нэр яасан бэ гэхээр 10,500 болсон зүйл маань мөн адилхан 100% байгаа. Одоо энэ маань дахиад 5%-аар нэмэгдсэн. Тэгэхээр нэмэгдсэн гэсэн учраас 1% бол 105 болж таарна. Тэгэхээр бид нэр энэнийхээ 5%-ийг олно гэдэг нь за 105-аагаа 5-аар үржүүлээд 525 болно. Тэгэхээр 525-аа анх байсан нэг 10,500 дээр нэмээд үзэх юм бол 11,025 болсон гэсэн. Энэ бол 2-р сар дээр. Энэ өссөн гэсэн учраас бид нар тэр 5%-аагаа нэмээд байгаа тийм ээ. За гэтэл 3-р сард яасан бэ гэхээр 10%-аар буурсан. За энэ бол бидний хувьд 100 байна. Тэгэхээр 10%-ийг шууд олчиж болно тийм ээ. 10%-ийг олно гэдэг чинь нэг удаагийн орон тавина гэдэг чинь ийм хэлбэр болж таарна. Тэгээд буураад ирнэ гэдгийг энэчнээсээ энийг хасаж өгнө гэсэн. Ингээд хасах юм бол 9,922.5 төгрөг болсон гэсэн. За анх 10,000 доллар байсан. Гэтэл 2.5%-аар өсөөд 10%-аар буурахад 9,922.5 доллар болоод өөрчлөгдсөн байх нэ гэсэн. Тэгэхээр ямар ч хэсэн бидний хувьд бол анх байснаас ол буурсан байна. Тэгэхээр энэ өснө өөрчлөгдөхгүй гэдэг хариултууд бол худлаа байх нь. Гэтэл нөгөө хоёр хариулт маань бас адилхан байгаа гэдгийг та нар харж байгаа. Тэгэхээр бидний анх 10,000 байсан зүйл ийм болцсон гэдэг нь хэдээр өөрчлөгдсөн бэ гэдгийг ингээ хооронд нь хасаад өгье тийм ээ. Тэгэх юм бол 77.5 доллараар өөрчлөгдсөн. Энийг бид нэр хувь руу шилжүүлээд үзэх юм бол 100 хуваа гэсэн үг. Тэгэхээр нөгөө 77.5-ыг 100 хуваагаад үзэхээр тийг 775 хувь болно гэсэн. Ийм хувиар буурнаа. Тэгэхээр энэ хоёр маань адилхан хариулт байгаа учраас аль аль нэг нь утчих тийм ээ. Б болон Г хариулт авах нэ гэсэн үг.